2025 оны байдлаар энэ бол компани гүйцэтгэлээд ер нь онцлог хууль явуулаад бас дэлгэрэнгүй дуртаж. Манай компани 2023 оноос эхлээд олон улсын зээлч зэрэглэлийн үнэлгээ авч эхэлсэн. За ингээ 2025 онд буюу 3 дахь удаага бид нар олон улсын зээлч зэрэглэлийн үнэлгээгээ хамгаалж чадсан. Олон улсын зээлч зэрэглэлийн AMBS агентлагаас үндсний давхар даатгал компанийн олон улсын зээлч зэрэглэлийн үнэлгээг бий нэмэх гэж үнэлсэн байгаа. За өөрөөр хэлбэл манай компанийн үйл ажиллагааг бол цааш доктортой үргэлжлэж байгаа доктортой гэж үнэлсэн ийм үнэлгээ болж чадсан байгаа. Нөгөөтэйгөр манай компанийн хувьд бол бас өнгөрсөн жил бол нийт давхар даатгалын зах зээлийн 6 орчим хувийг дотоод авчулж чадсан ийм үзүүлэлттэй байна. За энэ бол үндсэндээ 11.2 тэрбум төгрөгийн давхар даатгалын хурамжийг дотоодын зах зээл дээрээсээ одоо авчулдаж гадагшаа чиглэж байгаа валютын урсгалыг бууруулах чиглэлээр бас тодорхой үр дүн гаргаж чадсан. За өмнөх жилүүдээс үзүүлэх юм бол бас давхар даатгалын хурамжийн орлогоороо бид нар бас нэлээд өссөн жил болж өнгөрсөн байна. Тэгэхээр сүүлийн жилүүд бол ердийн бол хугацааны даатгалын зах зээлүүд компаниуд энэ лидгүй хэрчимтэй бол үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Тэгэхээр хурамжийн орлогч нэг урдаа өсөж байгаа. Тэгэхээр үүндээ зэрэгцээд давхар даатгалын зах зээл ер нь бол зэрэгцээд ижил хэмжээнд өсөж чадж байгаа гэж харж байна. Монгол Улсын даатгалын зах зээл бол жил болгон 10-15% өсөлттэй хурамжийн орлого тийм ээ явж эхэлж байгаа. Явж байна. За үүнтэй холбоотойгоор ч мөн түнчлэн томоохон хэмжээний эрсдлүүд гэдэг маань томоохон хэмжээний давхар даатгалын гэрээнүүд бол байгуулагдах үйл явцууд бол идэвхтэй жил болгон явагдаж байгаа. За та бүхэн маань мэдж байгаа энэ томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүд тийм ээ томоохон хэмжээний барилга байгууламжууд ч тийм үү. Энэ бүх эрсдэл маань гарын хөлгийн эрсдэл, уулуурхай эрсдэл гэсэн томоохон эрсдлүүд маань давхар даатгалын зах зээл дээр байршиж байж эрсдэл ингэж хуваарлж ингэж явдаг ийм онцлог тогтолцоотой. За давхар даатгалын зах зээлийн хувьд бол за ерөнхийдөө та бүхэн маань ерөнхий зургаар аваад үзэх юм бол нийт Монгол улс бол нэг жил дундчлаар харах юм бол жилдээ нэг нийт хурамжийн орлогын 3/1-ийг давхар даатгалын хурамжилбараар олон улсын зах зээл рүү байршуулдаг. Өөрөөр хэлбэл манай салбарын хувьд нэг 50-60 сая доллар бол жил болгон гадагшаа давхар даатгалын хурамжилбараар одоо төлөгдөж байдаг ийм тогтолцоотой. За эргүүлээд манай зах зээл маань өөрөө ялангуяа манай Монгол улс маань өөрөө тийм уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон хэмжээний гамшигын эрсдэл зуд үер уснаас бусад хэмжээний бусад өөр эрсдлүүд бол харьцангуй бага гэж үнэлэгддэг. Ийм ч учраас томоохон хэмжээний хохирол гэхээс илүүтэйгээр объектын аль төмрүүд тийм ээ зарим нэг одоо Улаанбаатарт болсон 2023 оны үерийг стооцсон бол бусад нэг бага хэмжээний үерийн эрсдлийг стооцсон бол харьцангуй бага эрсдэлтэй орнууд ордог. Тийм ч учраас олон улсын давхар даатгалын компаниуд бол бас манай зах зээлийг одоо зах зээл дээр өрсөлдөөн бол бас нэлээд ширүүн явагддаг. Жил болгоны таны яснаар нэлээдгүй гараад ирэх урсгал бол Монгол улс харагшаа чиглэж байна шүү. Тэгэхээр ер нь цааш ямар зад салбарт нь ямар өөрчлөлт орж иж юу бол энэ их урсгалыг ер нь намжаах юм арай багасгах чадах юм бол. Тийм. Тэгэхээр ер нь бол үндэсний давхар даатгалын тогтолцоо гэдэг юм тогтолцоог бол зөвхөн Монголд биш ер нь олон улс маш их түгээмэл авч хэрэглэж явж байсан ийм түүхэн туршлагууд бол байдаг. За үүнийг бол заавал давхар даатгуулах хувь гэж одоо хэлээд байгаа. За үүнийг бол хууль тогтоомжид оруулах байдлаар энэхүү албан журмаар дотоодод авч үлдэх давхар даатгалын хувь хэмжээг тогтоож өгдөг ийм хуулийн тогтолцоо, даатгалын тогтолцоо, үндсийн давхар даатгалын тогтолцоо гэд нэршдэг. Дэлхийн маш олон улс орнууд энэ тогтолцоогоор явж ирсэн. За бидний сайн мэдэх Korean Air гэж маш том компани тий. Одоо 1970-аад оноос эхлээл энэ албан журмын давхар даатгалын хувьтай байсан China Air, одоо эндхийн GIC гэдэг юм уу тий. Энэ томоохон компаниуд бол бүгд энэ системийг дамжиж явсаар өнөөдөр бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон давхар даатгалын компаниуд бий болж чадсан байна. За үүнтэй яг адил жишг бол одоо бид нар бас хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа маа. За үүнд бол мэдээж хамгийн түрүүнд бол өнөөдөр бол бид нар мэдээж гадаад худалдааны тэнцэлд эргээр нөлөөлөх зорилгоор бид нар гадагшаа чиглэж байгаа валютын урсгалыг бууруулах замаар дотооддоо хоримтлал бий болгох энэ асуудлыг зайлшгүй зөвшөөрөх ёстой.
Хоёрдугаарт нь дотоодын давхар даатгалын тогтолцоог бэхжүүлснээр бас дотоодын даатгалынхаа зах зээлийг бэхжүүлэх ялангуяа даатгуулагч даатгалын компаниуд хүртээмж өгөөжийг нэмэгдүүлэхэд энэ үндсэн давхар даатгалын тогтолцоо бол нэлээд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн өнгөц талаас аваад гэх юм бол гадагш ажиглаж байгаа валют дурсгалыг бууруулах талтай боловч нөгөө том зүйгээр бол дотоодын даатгалын зах зээлийг хамгаалах, хөгжүүлэх, чадваржуулах замаар одоо яг эдийн засгийн хувьд, санхүүгийн хувьд дархлаагаа бий болгох, үндэсний дархлааг бий болгох томоохон ийм стратегийн зорилт бол энэ ард оршиж байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол өнөөдрийн төвшөнд дотоодын даатгалын зах зээлийг бэхжүүлэх, цааш нь даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, илүү их одоо потенциалны үйлчлэгийг хүргэхийн тулд бол үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгохтой холбоотой хууль эрх зүйн өөрчлөлтийг зайлшгүй их шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн он гарахаас өмнө бол одоо засгийн газраас мэдээж хэд хэдэн төрийн амжилт компаниуд бол хувьсгалаар ярьж байгаа шүү. Тэгэхээр үүн дотор бол үндэсний давхар даатгалын компани багтаж байгаа. Тэгэхээр таны сая хэлсэнчлэн одоо үндэсний давхар даатгалын тогтолцооны системийг бэхжүүлэхийн тулд ер нь бол энэ үйл явц нь ер нь тусал дэмжлэг болохоор тийм бол одоо жишээ нь яг талаас дэмжлэг үзүүлэх. За түрүүн бид дурдлаа сая үндэсний давхар даатгалын тогтолцоо гэдэг бол тийм үндсэндээ бол стратегийн ач холбогдол өгөх бизнесийн салбар гэж ойлгож болно. За тийм ч учраас яг энэ санхүүгийн салбартаа даатгалын салбар бол дархлаа нь шүү дээ. Тэгэхээр зэрэг үндэсний дархлааг бий болгох зорилгоор одоо энэ давхар үндэсний давхар даатгалын тогтолцоог зайлшгүй дэмжих юм шаардлага бий болж байгаа. Үндэсний давхар даатгалын компанийн хувьд бол манай компани нийт тооцооны 34 хүртэл хувийг нээлттэй арилжаалах замаар одоо хөрөнгө татан босгох, за энэ нээлттэй хувьцаат компани болгохын ажлын процесс бол улсын хурлаас тогтоол гарсны дараа албажиж эхлэх ийм одоо үндсэн зохицуулалттай. За гол зорилго нь юу гэхээр зэрэг энэхүү татан төвлөрүүлсэн мөнгө хөрөнгөөрөө үндсэндээ бол төсөвт аваад энэ төсвийг томруулах гэдэг төсөв орлого болж байгаа асуудал биш. Нөгөө талаас орж ирсэн орлогыг үндэсний давхар даатгалын компанийн дөрмийн санг өсгөх замаар одоо underwriting capacity гэж хэлдэг даатгалын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компанид хөрөнгө оруулалт болж үлдэх хамгийн том хөрөнгө оруулалт нь болж үлдэнэ гэж харж байгаа. Нөгөө төгөр олон улсын стратегийн хөрөнгө оруулагч нарыг одоо бид нар урьж хэрвээ оролцуулж чадах юм бол цаашдаа урт хугацаанд Монгол улсын давхар даатгалын компани бүс нутгийн давхар даатгалын компани болж үйл ажиллагаа өргөжүүлэх ингэснээрээ бас энэ валютын экспортын орлогыг Монгол улсад бий болгох томоохон хөшөөрөг бий болно л гэж харж байгаа.